Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл маань ч гэсэндээ анхнаасаа өргөн баригдахдаа яг нийгэм тулгамдсан тодорхой асуудлуудыг огт шийдвэрлэхийг зориогүй маш тийм залхуу төсөв өргөн баригдсан шүү дээ. Тэгээ тийм ч учраас одоо жишээл явцын дунд нөгөө багш эмчнэрийн цалинтай холбоотой асуудал ч гэдэг юм уу асуудлууд гарч ирсэн. Тэгээ тэр утгаараа бол энэ удаагийн төсвийн хилцүүлэг бол маш олон талаар бол шүүмжлэл зүйсээр дагуулж байгаа. Тэгээд яг миний хүлээлт юу вэ гэхлээр ямар ч нөхцөлд бол одоо энэ төсөв бол бас богино хугацаанд тодтогдож таарах бах. Тэгжиж ер нь бол одоо ингээд нөхцөл байдлууд бас арай илүү ойлгомжтой болох бах. За дээрээс нь зүгээр урт хугацааны бас асуудлууд ч гэсэн ажиглагдж байна. Яг одоо эдийн засгийн байнгын хороо оролдоод эхэлж байгаа л дээ. Ерөнхий сайд нөгөө 5 жилийн үндсэн чиглэлээ танилцуулах гэж байгаа. Тэгээд 5 жилийн чиглэлт нь араас нь яваад идэг тий. Тэгээд энэ удаагийн хилцүүлэгтэр ч бас төсвийн хүрээчин болохоор бас ард нь орцсон тууж яваа. Тэгээд гих мэдчлэн бидний ерөөсөө бүгд тэр нөгөө хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлууд бүгдээрээ ийм алдаатай болцсон байгаа байхгүй. Тэгэхээр бол маш их тийм одоо юу гэдэг сэтгэл хангалуун бус байна. Тэгээ энэ төсөв бол яг одоо 15-ны дотор бол батлагдах байх. Тэглээгээд ер нь бол богино хугацаанд бас засгийн газрыг энэ одоо төсвийн тодтголыг бараг оруулж ир гэж шахах зүйтэй гэж харж байгаа зөв хөвгөний хувьд л. Хүсчихсэн үйлчлэлнэрээр нэг 180 тэрбумыг хөрөнгө оруулалтын нэмж оруулж ирлээ. Тойргуудад ялангуяа арс намын гишүүдийн тойрог тавьж өглөө гэдэг юм шүүмжил байгаа. Энэ мэдээлэл одоо тэр нэг цаастай мэдээлэл яваад энэ гишүүдэд очсон уу? Сэтгүүрсэд олдохгүй байна. За би төсвийн байнгын хороонд бол байхгүй. За энэ удаагийн төсвийн ажлын хэсэг ямар байдлаар яаж байгуулагдсан бэ гэхлээр одоо нодлон бид нар ч бас хэд удаа төсөв хэлсэн шүү дээ тий. Тэгэхэд бол нодлон бол ямар байдлаар асуудал шийдэгдсэн бэ гэхлээр улсын хурлын даргын захирамжаар бүх намуудын төлөөлөл орсон тийм том ажлын хэсэг гараад зөвхөн төсвийн байнгын хороо биш тий бусад бас байнгын хорооны бусад гишүүдийн бас оролцоог хангасан байдлаар төсвийн ажлын хэсэг гараад ажиллаж исэн. За миний хувьд бол тухайн үед жишээлх юм бол тэр нөгөө ерөнхийлөгчийн хоргийн ар дээрээс буцсан төсвийн тэр нэг ажлын хэсэгт нь ажиллаад ингээд бас тодорхой урсгал зардлуудыг бууруулах тал дээр нь ажиллаж исэн гэх мэт. Гэтэл энэ удаад яасан бэ гэхлээр нөгөө улсын хурлын даргын захирамжаар нөгөө ажлын хэсэг байгуулъя гэхлээр ер нь улсын хурлын даргын чин байгаа нь ойлгомжгүй байдалд орсон. Тэгээд даргын захирамжаар бүх намуудын төлөөлөл хангасан юм олон талын оролцоотой тийм ажлын хэсэг байгуулж чадаагүй. За тэгээд ямар гарц шийдэл хайсан бэ гэхлээр төсвийн байнгын хорон дээр ажлын хэсэг байгуулъя гэдээ явсан. Гэтэл байнгын хорон дээр байгуулах ажлын хэсэг болохоор нөгөө максимум 10 хүнтэй байдаг. Тэгэхээр чи нөгөө нэг олон хүмүүсийн оролцоог хангана гэдэг асуудал чинь бас ингээд томигдчихж байгаа байхгүй. Тэгээд манай бүлгийн хувьд болохоор нөгөө даргын захирамжаар байгуулагдах ажлын хэсгийн хүнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулах хүмүүсийнхаа нэрсийг бөгөөд одоо өгцөн байсан. Гэтэл яг тэр нөгөө бүлгээс очсон саналын дагуу ажлын хэсэг бас байгуулагдаагүй. Тэгээд төсвийн байнгын хорон дээрээс үндсэндээ төсвийн байнгын хорооны даргын үзмжээр ажлын хэсэг байгуулагдаад явсан. Тэгээд тэр хүрээнд бол одоо ингээд нөгөө маш олон мэдээллүүд тэр хэмжээгээр хомигдчихжээ. Яг л зөвхөн төсвийн байнгын хорооны гишүүд те зөвхөн одоо тэр нөгөө төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг. Тэгээд тэр утгаараа бол одоо яг нөгөө ил тод байдал бол хангахгүй байгаа гэдэгтээ бол санал нэг байна. Яг гэхэлэр төсөв гэдэг чинь ерөнхийдөө бол зөвхөн төсвийн байнгын хорооны ажил биш тийм ээ. Бүх одоо нөгөө одоо улсын хурлын хамгийн чухал одоо онцгой бүрийн эрхтэй тийм ээ. Тэгэнгүүт тэр утгаараа бол одоо яг энэ нөгөө хилцэж байгаа процесс бол маш олон бас алдаа дутагдaltaй явлаа. Тэр төсвийн байнгын хорооноос гарсан тэр янз бүрийн бичиг баримттай бол танилцаагүй байгаа. Яг л тэр чинь ирэхгүй байгаа байхгүй одоо би гишүүн биш байгаа учраас тийм ээ. Тэгэхээр гих мэдчлэн бол проблемууд бол зөндөө байгаа. Тэгэхээр цаашдаа бол одоо би бол зүгээр яг хувь хүний хувьд бол тэгж л бодож байна. Ерөөсөө за төсөв батлагдлаа араас нь ер нь бол засгийн газрыг тодтдог гэж шахна. Тэ тэгжиж бид нар одоо яг нөгөө голдрол орно. Эрхүү шин одоо ардын намынхан тэр асуудлууд нь шийдэгдээд тэ одоо юу гэдгийг нэг төр зэсэг бас нэг бүтэн болоод тахаг тийм ээ. Ядч нэг их хурлын даргатай энэ төр болмоор байна шүү дээ. Тэр үл одоо эрх баригч намын одоо бүрийн эрхийн асуудал болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид бол одоо бас хардсан чинь хүлээж байна. Эмч нарын цалин нэмэх боломж байна уу? Ер нь бол араа цалин нэмэх бол боломж бүрэн дүүрэн байгааг бид нар харсан шүү дээ. Тэ? Анх болохоор юу гэдэг засгийн газар төсөв өргөн барихтаа бол ямар ч орон зай байхгүй, тийм байхгүй нэ тэрэ гэж ярьж исэн боловч ингээд улс төрийн шахалтанд ороод ирэхлээрээ одоо нэг юм орон зай гаргачихж байгаа байхгүй юу? Тэгэхээр улс төрийн шахалтыг заавал үзүүлээд байх ёстой юу? Аль эсвэл одоо энэ нөгөө шинэ засгийн газар чинь болохоор одоо бид нар өөрчлөлт хийж чадна гэсэн тийм итгэл үнэмшилтэйгээр гарч ирсэн ээ. Тэгэхээр нийгэм тулгамдсан асуудал дээр юм одоо улс төрийн зориг одоо тийм хүсэж зориг гаргах ёстой шүү дээ. Заавал тийм шахалтанд оруулаад одоо юу гэдгийг ингээд тэгээд байх албагүй. Тэгэхээр бол би бол орон зай бол хангалттай байгаа гэж бодож байгаа. Бид нар чинь ингээд өнгөрсөн 5-6 жилийн дотор манай төсвийн одоо хэмжээ хэд дахин нэмэгдчихэд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол одоо
одоо тэр урсгал зардлуудаа хасах одоо энэ төрийн энэ ахгар бүтцийг цомготгох тийм ээ. Одоо наазынхаа энэ олон яамдуудаа зөвлөлдөө. Тийм ээ. Тэр одоо Ардсан намын нодлон хавар өгжсэн шаардлага болохоор одоо яамдын тоог бол 9 болгоё гэсэн тий нэг тийм бас шаардлагуудыг хөргүүлж исэн. Гих мэдчлэн өчнөө олон орон зайнууд бол байгаа. Тэр хэмжээгээр улс төрийн зориг гаргаж ажиллахгүй нэг манлайл харагдахгүй нэ гэж хэлээ да. Энэ бодлогын манлайл бол одоо засгийн газраас л орж ирэх хэрэгтэй тийм ээ. Яг л засгийн газар өөрөө төсөв өргөн барьж байгаа учраас. Тэгээ төсөв гэдэг чинь бол засгийн газрын одоо бодлогын гол үндсэн хэрэгсэл. Гэтэл тэр нөгөө үндсэн хэрэгслээ ерөөсөө ингээд нөгөө нэг хойш нь тавьчаад тэгээ нэг хүмүүс шахаад эсвэл одоо юу гэдгийг салбарын төлөөллүүд жагсаад ирэхлээр өөрчлөлтөг байж болохгүй байхгүй. Тэгээ одоо нөгөө үндсэн 5 жилийн үндсэн чиглэлээ танилцуулж байгаа шиг байна. Одоо тэрийг нь бас сонсно. Тэгээд ер нь цаашдаа бол ингээд төсөв бас дахиад тодтогоод явах нь зүйл байх гэж харж байна.